улсын аж үйлдвэржилтийн тулгын чулууг тавьж, улс эх орныхоо нийгмийн эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрийн оруулсаар ирсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн Баатар цолоор шагнасан. 2024 оны онцлог үйл явдлуудын нэг байлаа. Галт тэрэг ганц замтайгаан амьдралаа гагнсан хүмбэр төмөр замчин болгон Хөдөлмөрийн Баатар юм а хийнэ. Монгол улсын төрийн тэргүүн бахархартайгаар сонирдууллаа. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөдөлмөрч хичээнгүй хамт олон та бүхэн цар тахлын он жилүүдж улс орны ачаа дээврийн урсгалыг хэвийн байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж эдийн засгийн хүндрэлийг хохирол багтаа даван туулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хамт олон. Улс орныхоо хөгжлийн зүтгүүрүүлсэн Улаанбаатар төмөр зам нь түүхэнд 75 жилийн хугацаанд нийтдээ 821.6 сая тонн ачаа, 148.8 сая зорчигч тээвэрлэж, эдийн засагт жин дарах үүргийг гүйцэтгэжээ. Улсын хэрэгцээний нийт нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний нөөц, ард иргэдийн өргөн хэрэглээний хүнс бараа бүтээгдэхүүний 80-аас 90%-ийг Улаанбаатар төмөр замд дангаараа тээвэрлэж байна. Тийм ч учраас улс орны нийгмийн эдийн засгийн доктортой хөгжил ард түмний амьдралыг Улаанбаатар төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй юм а. Энэхүү Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнуулсан анхны байгууллага хамт олон боллоо.